Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд намралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаарыг Руслан надтай хамт бэлтгэж хүрэхэд бэлэн болчихсон сууж байна. Сайн байна уу? За өнөөдрийн дугаарыг ганцаараа ярихаас илүү Руслантай ярих юм бол илүү өргөн хүрээнд мэдээлэл өгч чадна гэж бодсон. За thumbnail зураг болон арчигнаас та бүхэн харсан бах. Өнөөдөр бит хоёр бол маш аимшигтай түүхийг эргэж сөхөх болно. Бараг итгэхэд хэцүү энэ түүхийг бол 1990 оны хүртэл хүмүүс тэр алган мэддэггүй, сонссон ч бараг итгэдэггүй. За энэ түүхийн гэрч болсон хүмүүс 40-50 жилийн турш сэтгэлдээ одоо айдас тээж амьдарчсэн гэж хэлж болно. Зүгээр хамгийн энгийнээр тайлбарлая гэх юм бол амьд хүн дээр дайны үед туршилт хийжсэн талаар нэлээд одоо детальхтэйгээр яригдах болно. За тиймээс одоо иймэрхүү зүйл сонсоод дотор нь эвгүрхдэг бол даралт ихсэх, за эсвэл зүрх дэлсдэг бол энэ удаагийн дугаарыг алгасаарай гэж хүсье. За бас юм мэдж байхдаа энэ тараас битгий сонсороо гэж хүсмээр байна. За ингээд ярианыхаа гол хэсэг рүү орцгоё. Нэг тариачин хятад эрэхтэй цав цагаан лабораторийн өрөөнд металл ширээн дээр нүцгэн тэгээд хүлүүлсэн байдалтай хэвтээд за түүний гар хөлийг 3 цагийн турш мөстөө усанд дүрсэн. За арьс нь хөлдөж өзөөрөөсөө эхэлж хаарлаж махан одоо чулуу шиг хатуурсан байсан. За дараа нь бол Япон эмчнэр ямар ч мэдээ алдуулагч хэрэглэхгүйгээр түүний хөл гарыг шууд хөрөөдөж эхэлсэн. За тийм мэдээж хятад эрэхтэй бол маш аимшигтай хоолоогоор ойролж нөгөөдүүл нь хөлдөлт гэх зүйл бие мах бодод яаж нэвтэрч тархдаг гэдгийг судалж исэн байгаа. За энэ бол огт одоо аимшигын кино ч юм уу эсвэл одоо зохиомл түүхэн төр биш. Энэ явдал яг жинхэнэ амьдрал дээр 3000 гаруй удаа боддоор болсон одоо тийм түүх байгаа. За ингээд энэ газрыг бол 731-р анги гэж нэрлэдэг. За энэ нь бол Японы төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн жигшүүртэй дайны гэмт хэрэг гэж бол явдсан билээ. За бүр нацистуудын туршилт ч гэсэн хажууд нь хамаагүй өршөөнгүй байсан гэж бол яригддаг. За хамгийн аимшиг нь юу гэхээр энэ бүхнийг удирдахжсэн одоо гүйцэтгэсэн хүмүүс хизээч яш шийтгэл амсаагүй. Харин тэднийг хамгаалж, шагнал олгож, амар тайван амьдралыг нь зөвшөөрсөн. За таны одоо сонсох зүйлүүд дэлхийн 2 дугаар дайны талаарх таны одоо ойлголтуудыг бүр мөсөн өөрчлөх байх гэж бодож байна. За яагаад тэгэхээр энэ нь бол зүгээр нэг буруутсан ангаахын туршилт биш. За энэ бол бүхэл бүтэн улсаараа ард иргэдээ хүн биш гэж итгэхэд хүргэсэн түүх байгаа. Энэ тамыг дэлхий дээр бий болгосон хүн бол Япон улсын иргэн Иши Широ гэх хүн байгаа. За тэр бол 1892 онд төрсэн. Киотогийн эзэн хааны их сургуульд одоо суралцаж төгссөн. Ер нь бол нэлээд тийм чадварлаг микробиологч хүн байсан. 1928 онд тэр бол Европоор аялж 1-р дайны сүрлийг нүдэрээ үзчихсэн. За тэр үеэр бол химийн зэвсэгт дурлаад хэрвээ өвчнийг зэвсэг болгож ашиглах юм бол яах вэ гэсэн бодол тэр үеэс төрж эхэлсэн. Айрмуудыг буу зэвсгээр биш харин үл үзэгдэх зүйлс болох тахал, сүрье, холер гэх мэт одоо өвчнөр дайснаа ялж болох юм шүү гэж бодож эхэлсэн маа. 1931 онд Япон улс Манжурыг эзэлснээр Ишид одоо өөрийнхөө бодлыг гүйцэлдүүлэх боломж гарч ирсэн. За Япон цэрэг айрам Хятадыг байлдан дагуулахын тулд заавал давуу тал хэрэгтэй байсан болохоор тэдний дид бүтцийг сүйтгэхгүйгээр Хятадын одоо ард иргэдийг устгах биологийн зэвсэг бий болгоё гэсэн саналыг Иши бол анх тавьсан. За энийг нь Японы айрмын удирдлагууд сонирхчихсэн ч гэсэн нэг асуулт бол гарч ирсэн ба. Биологийн зэвсгийг туршихын тулд туршилтын субъектыг хаанаас олох вэ гэж асуусан. За хариуд нь бол Иши амьд хүнийг туршилтын хулганд болгоно гэж хэлсэн маа. Гэхдээ жирийн хүнийг одоо барьж аваад туршилт хийх биш. Хятад хоригдвол ер нь японочдын одоо хүн биш гэж үздсэн бүх хүнийг туршилтанд оруулъя гэж ярьсан. За энэхүү гаж бодлоор тэд бол амьд хүн биш харин ямар ч одоо амьгүй зүйлийг тамлахж байгаа юм шиг шинжлэх ухаан гэсэн нэрийн доор амьдын там идлүүлэх үйл явдал сэтсэн. 1936 онд Японы айрам түүнд бүх эрх мэдлийг бол өгсөн. За ингэж л бүх зүйл эхэлсэн төгтөө. Хязгааргүй хөрөнгө нууцлал за тэгээд Харбины Манжуурт бол асар том байгууламж гэдэг. Нэр нь болохоор халдварт өвчнөөс сэргийлэх
ус цэвэршүүлэх хилтэс гэсэн юм нэртэйсэн. За харин орон нутгийнхаа тэрийг нь бол 731-р анги гэж дууддаг байсан. За энэ байгууламж нь 6 км бүхий талбайг хамарч лаборатори, хоригдлын өрөө, цаазын өрөө, шатаах зуух гэх зүйлсийг бол багтааж исэн. 3000 гаруй ажилтан тэнд ажиллаад бүгд нууц сахих тангараг өргөсөн байсан. За тэнд ажиллаж исэн бүх хүмүүс хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн одоо хамгийн аимшигтай системтэй эрүүдэн шүүлт мөн шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хүмүүс болсон. Гэхдээ энэхүү одоо 731-р ангийг нацистуудын хорих лагераас ч илүү аимшигтай болгодог зүйл нь юу гэхээр Япончууд энийгээ хууль бус гэмт хэрэг биш харин шинжлэх ухааны судалгаа гэж үзсэн явдал байсан. Тэд бол эзэн хааныхаа төлөө эмнэлзэн мэдлэгийг хөгжүүлж ийн гэдэгт бол итгэдэг байсан маа. Дотор нь болж исэн зүйлс бол хүний оюун ухаанд багтамгүй, туршилтууд нь зөвхөн биологийн зэвсэг шалгах биш, хүний биеийг хэрхэн тамлан зовоох, халдваржуулах, за устгаж болох нь уу гэсэн бүхий л хэлбэрийг судлахад чиглэж исэн. За эхлээд ямар тач одоо хөлтөлтийн туршилтаас ярьж эхлэе. Манжуурт байсан Япон цэргүүд бол маш их даарч, олон цэргүүд осгож хөлдөж зовж исэн болохоор Ийшигийн баг хүүтнээ нь одоо хүний эд эрхтэнд хэрхэн нөлөөлдөг гэдгийг судлахаар шийдсэн. За гэхдээ тэд бол өгсөн хүний зохицыг ашиглахгүй амьд хоригдлуудыг ашиглахаар болсон. За хоригдлуудыг бол хасах хэмээн хүүтэнд гадаа гаргаад гар болон хөлийг нь мөстөө усанд дүүрээд бүрэн хөлтөл нь хүчээр суулгадаг байсан. Дараа нь тэднийг дотгош нь оруулаад тэгээ эмчнэр бол янз бүрийн одоо эмчилгээний аргуудыг туршдаг байсан. За заримд нь болохоор буцалсан халуун ус одоо хөлдсөн хэсэг дээр насгадаг. За заримийнх нь хөлдсөн хэсгийг модон саваагаар хүчтэй зохиж үздэг. За хамгийн амар нь бол хөлдөлт үүссний дараа мэсцлийн ширээн дээр одоо гарч агаад тэгээд ямар ч мэдээ алдуулагчгүйгээр тайралт хийж эхэлдэг. За тэгчээд хөлдсөн эд мэсцлийн үед ямар хариу үйлдэл үзүүлдгийг ажиглаж судалдаг байсан байна. Нэг хятад хоригдлын 2 гарыг нь тайраад тэр хүн бол бүхэл процедурыг мэдэрч хоолойн сөөгөөд дуу гарахаа болтлоо орилж исэн талаар амьд үлдсэн нэг гэрч хожим нь бол ярьсан байдаг. За энэс гадна тахлын туршилтууд нь бол бүрч илүү их аимшигтай байсан. За Ийшигийн баг бүрэлдэхүүн дундад 100-ны үед Европын 3/1-ийг устгасан гэгддэг тарвган тахлыг зэвсэг болгож хувиргасан байсан. За тэд бол тахлын бөмбөг гэх зүйлийг бүтээгээд тэрийгэ тахлаар халдварлсан бөөсөөр дүүргэж агаад бүхэл хотуудад өвчин тараах зориулалтаар ашигладаг байсан. Хоригдлуудыг битүү камерт хорж жогоод тэгээд тахлаар халдварлсан бөөснүүдийг халдааж эхэлдэг. За тэгчээ дараа нь болохоор тэдний шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн бүртгэж биен дээр нь бубон гэдэг нөгөө одоо хавдар шиг тийм юм үүсчдэг юм бэлээ. Тэр нь хизээ үүсдэг. За өөхөх хүртлээр хид хүртэл халуурдаг. Өөр тунгаар яаж өхөлт хүрэгдгийг судалдаг байсан. Гэхдээ зөвхөн гадна талаас нь үр дүнг нь ажиглалт хийгээд тэд бол ханаагүй тарван тахал гэдэг өвчин одоо хүний дотор эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг мэдхийг хүссэн. Тэгээ амьдаар нь хоригдлуудад мис засал хийж, тайрч, зүсч өвчин дотор эрхтэнд нь яаж тарах чагааг судалдаг байсан. 731-р ангид техникчээр ажиллаж исэн хүн олон жилийн дараа өгсөн ярилцлагадаа тахлаар халдварласан хятад эмэгтэйг амьдаар нь мис засал хийх үед би тусалсан. Тэр бүрэн ухаантай байсан. Биднийг зүсч эхлэхэд тэр над руу хараад яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж орилж асуусан. Бид түүний илэг, бөөр, уушгийг тайрсан. Тэр мис заслын ширээн дээр нас барсан. Түүний нүд биднийг харсан хിവэрэ байсан гэж ярьсан байдаг. За дараагийнх нь болохоор бом өвчний туршилтууд байсан. За бом өвчнийг англиар бол anthrax гэж нэрлэдэг билээ. За тэгээд anthrax spores гэхээрээ одоо бомын нян гэж орчуулагдчихсан. За тэгээд хоригдлуудыг болохоор бомын нянгаар халдваржуулаад өвчний явцыг нь судлахын тулд бас л амьд чигээр нь зүсч одоо тайрч исэн. За Ийшигийн баг бас л бомын нянгийн бөмбөг зохион бүтээгээд хоригдлууд дээр туршиж үзсэн. Яг үнэндээ бол одоо мэсцлийн туршилтууд нь эмнэлзэн ямар ч зориггүй байсан. Зүгээр л одоо судалгаа гэсэн нэрийн доор тамлож Япон эмчнэр бол ямар ч шалтгаангүйгээр эрүүл хоригдлуудын эрхтнийг одоо тайрч дараа нь шилжүүлэн суулгах туршилт хийдэг байсан. За заримийнх нь ингээд нөгөө гар хөлийг нь тайрчаад тэгээд өөр хэсэгт буцаага наачдаг. За тэгээ авсан эрхтнүүдээ өөр хоригдлын биеинд хийх гэх мэт ингээд хооронд нь одоо сольж үздэг байсан маа. Хамгийн аимшигтай туршилтуудын нэг нь юу байсан гэхээр за нэг хоригдлын ходоодыг нь тэр чигт нь аваад улаан хоолойг нь шууд гидсэнд нь холбоод тэгээд ходоодгүйгээр хэр удаан амьд байж болохыг туршсан байгаа. Тэгчээ бас нэг амар нь гэсэн чинь нэг хүний тархины хэсгийг нь тайрч авчаад зан авирт нь яаж нөлөөлөх нү гэдгийг судалж үзсэн. За гэхдээ яг судалж үзсэн гэхээсээ илүү зүгээр л одоо яах нү гэдгийг нь хардаг байсан юм шиг байна. Тэгээ
бүгдээринг нь одоо хүлж агаад эрүүл сарвал ухаантай байхад нь энэ зүйлүүдээ хийдэг байсан. За тэгчээд бүх процедурыг бол ирээдүйд судлах зорилгоор нэг бүрчлэн бичиж тэмдэглэж авдаг. Янз бүрийн өвчин одоо үхэлд хүрэх хүртэл хэдэн цаг, хэдэн хоног шаарддаг, ямар туршилт, ямар хэмжээний өвдөлт өгдөг гэдгийг бол наривчилсан хүснэгт болгож хөтэлдэг байсан. За тэгээд 731-р ангийн золиоснууд нь зөвхөн дайнд олзлогдсон цэргүүд байгаагүй. Тэнд нь бол тариачид, багш нар, хүүхдүүд гэх мэт Япончуудын эзэлсэн газар нутагт хятад хүн болж төрсөн хинч одоо өртөх магадaltaй байсан. Тэгснэ Япончууд бол тэднийг Марута гэж нэрлэдэг. За англиар бол Logs of Wood буюу одоо модон гуайлан гэсэн үг юм бэлээ. За тэгээд энэ нь одоо юу гэж байгаа вэ гэхэлэр тэд нар бол хүн биш, амьд амьтанч биш. Зүгээр л одоо хөрөөдөж шатааж болох тийм мод гэж үздэг байсан юм байна. Тэгчээд Японы ангаахын оюутнуудад хятадууд өвдөлтийг өөрөөр мэдэрдэг. Тэдний тархин жижигхэн, тэдний амьдрал ямар ч үн цэнгүй гэж заадаг. За энэ нь мэдээж одоо шинжлэх ухааны баримт биш байсан. Харин одоо хоморглон устгал хийхийг зөвшөөрсөн нэг тийм расист үзлээ шинжлэх ухаан юм шиг халахалсан суртал ухуулга байсан. Золиос болгох хүмүүсээ бол баривчлах ажиллагааг маш нарийн тэгээд системтэйгээр төлөвлөждөг. Зүгээр л нэг хятадын жижиг тосгонлоо явж оронгуудаа сэжигтэй харагдсан хэнийг ч хамаагүй барьдаг. Заримдаа одоо бүхэл бүтэн гэр бүлийг тэр чигээр нь аваа явдаг байсан. За тэгээ цензуур нь болохоор маш энгийн. Хэрвээ чи хятад хүн тэгээ гадуур сул чөлөөтэй явж л байвал туршилтанд яг тохирно гэж үздэг. За тэгээд хүүхдүүд илүү их үн цэнтэй. Тэднийг бол бие физиологийн хувьд илүү одоо үнэн зөв мэдээлэл өгнө гэж үздэг байсан юм байна. За энэ дээр бол нэг 8 настай хүүхдийн жишээ бас дурдгдсан байсан. Тухайн хүүхдийг болохоор үлсгэлэнгөөс болж хүүхдийн өсөлтөнд тэр нь одоо хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаа нэртэй тамийн туршилтанд бол одоо оруулахаар болсон байгаа. За гэхдээ энэ хүүхэд бол амьд үлдэж чадсан гэрчүүдийн нэг юм байна. За хожим нь тэр бол ярихдаа тэд нар надтай яг л гэрийн тэжээвэр амьтан шиг харцдаг байсан. Өдөр болгон биеийн жин шалгаж, хэмжээ авч, рефлекс шалгадаг. Би тоглож чадхаа болтлоо сулдаад ирэхээр тэд нар зүгээр л тэмдэглэл хөтлөөд хоолыг мань улам бүр багасгадаг болсон гэж ярьсан байсан. Тэгээд энэ хүү бол азар одоо дайн дуусчээж тухайн одоо өөр дээр нь хийжсэн туршилт дуусхаас ч өмнө чөлөөлөгдөж чадсан учраас амьд үлдсэн юм байна. Гэхдээ тэр бол хэдэн сарын турш олон хүүхэд ингээд аажмаар үхэхийг нүдэрээ харсан гэрч болсон. За тэгээд цаашлаад бол жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн азгүй байсан. За бас хамгийн эмзэг одоо золиоснууд нь бол болж исэн. Япон эмчнэр халдварт өвчин урагт одоо хэрхэн нөлөөлдөг гэдгийг судлахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд янз бүрийн өвчин халдварлуулж, жирэмсний янз бүрийн үе шатанд кесар хагалгаа хийж, халдвар ихээс урагт хэрхэн дамждгийг судалдаг байсан. За энийг бас л мэдээ алдуулагчгүйгээр хийдэг. За тэгээ эмэгтэйчүүдийг мэсцлийн орон дээр уйж хэвтүүлээд ургийг амьдаар нь гаргаж ирж эргэтнүүдийг нь судалж авах үеэр ээж нь одоо ингээд бүгдийг нь нүдэрээ хараад байж байгаа байсан. Ингээд ийм маягаар хэдэн мянган хүнийг шууд алж тухайн одоо 731-р ангийн ихэнх бичлэг болон нотлох баримтуудыг Япончууд өөрсдөө устгацсан болохоор яг хэдэн хүн амь насаа алдсан гэдгийг харамсалтай нь хинч тодорхой мэдтгүн билээ. За гэхдээ барагцаа тоогоор бол 3,000-аас 12,000 хүн тэр 731-р ангид туршилтаас болж шууд өгсөн гэж бол таамагладаг. За харин туршилсан биологийн зэвсэгт өртсөн хүнийг тооцох юм бол нэмээд 10,000 хүн амиа алдсан байж болзошгүй гэж үздэг юм байна. 1945 онд дайн ерөнхийдөө Японы эсрэг эргэж эхлэхэд Иши Широ нэг чухал асуудалтай бол нүүр тулсан. За тэр нь юу байсан гэхээр 731-р ангийн гэмт хэргийн нотлохоонуудыг яах вэ гэсэн асуудал байсан. За тухайн байгууламжинд бол мянган туршилтын баримтууд, биологийн зэвсгийн агуулга, тамалж тарчлааж алсан бие цогцснууд гээд энэ бүхнийг 1945 оны 8 сард зөвлөлтийн айрам манжуурлууд өгөж ирэх үеэр ерөнхийдөө тэр одоо 731-р ангийг тэр чигт нь бүрэн устгах тушаал өгсөн юм байна. Гэхдээ зүгээр нэг бичиг баримтуудаа шатааж устгах тухай биш. Тухайн одоо 731-р анги гэсэн байгууламж хизээ нэгэн цагт оршин тогтнож байгаагүй юм шиг бүх одоо уул мөрийг арилгах талаар одоо тушаал байсан. За эхний алхам нь бол үлдсэн бүх одоо хоригдлуудыг хөнөөх. За тэгээд Япон харуулууд бол камер болгоноор орж амьд гэрч болох магадaltaй бүх туршилтын субъектуудыг нэг нэгээр нь цаазалж, зарим хоригдлуудыг буудаж, за заримыг нь бол хордуулсан. За ихэнхийг нь бол амьдаар нь шатаах зууханд хийж шатаасан байна. Дараа нь тэд бол нотлох баримтуудыг устгах ажиллагааг хийж эхлүүлсэн. Мянган судалгааны
Японы баримтуудыг одоо бүгдийг нь шатааж, биологийн зэвсгийн дээжүүдийг устгаж бас булсан, лабораторийн төхөөрөмжүүдийг нь задлаад, дараа нь энд тэнд тарааж нуусан. За байгууламжийн бүх барилгуудыг нь нураагаад олон тонн шороогоор одоо булсан юм байна. За энэ бүхний эцэст бол Иши нэг чухал зүйлийг тооцоолсон байсан нь юу гэхээр тухайн 731-р ангид туршилтаар олж авсан мэдээллүүд нь ер нь ямар ч одоо ийм бактериологийн биологийн зэвсгийн судалгааг сонирхож байгаа улсуудад бол хэмжээлшгүй үн цэнтэй зүйл гэж бодсон. За ерөнхийдөө Япончууд өөр аль ч улсад хуулийн дагуу хийж чадахгүй тийм туршилтуудыг боддоор хийж чадсан гэж бол ойлгож болно. За амьд хүн дээр туршилт хийх нь бол мэдээж ямар ч улсад хууль бус байх нь бол ойлгомжтой. За тэдний судалгаа нь бол олон 10 жилийн турш хийгдсэн, дахин давтагдашгүй маш тийм системтэй судалгааны үр дүн байсан. Тийм болохоор баримтуудыг бүрэн устгахаас өмнө Иши бол хамгийн чухал судалгааны мэдээллийг хуулбарлаад нууц байрлалуудад хадгалсан байдаг. Тэгээ хэрвээ өөрөө одоо энэ хэрэгээр баригдах юм бол тухайн бичлэгүүдээ одоо хилцээрийн хэрэгсэл болгож ашиглахаар төлөвлөсөн. За ингээд энэ шийдвэр нь эцэстээ түүний амийг аварсан байдаг. Япон улс бууж өгсөний дараа Иши болон түүний одоо судлаачид нь Японы өнцөг булан бүрт тархаж өөр нэр энтертэй болоод одоо жирийн иргэдийн дунд нуугдаж чадсан. За тэд нар бол бүгд дуугүй байж дайны үед улсынхаа төлөө үнэнчээр зүтгэсэн ямар ч гимзэмгүй эмч шиг дүр эсгэж амьдарч байсан байгаа. За холбоотнуудын анхны мөрдөн шалгалтын ажил нь Японы дайны гэмт хэргийн тал дээр төвлөрж исэн, олзлогдсон лагер, за энгийн иргэдийг алж хятсан, албатан хөдөлмөр эрхлүүлж исэн гэх мэт. За харин 731-р анги бол тэдний анхааралд огт өртөөгүй. За ягаад гэхээр мэдээж нөгөө маш сайн устгаж нурааж чадсан болохоор тэрийг мэдэх хүн одоо бараг л байгаагүй. Гэхдээ 1945 оны сүүлээр Америкийн тагнуулчид Японы нууц биологийн зэвсгийн хөтөлбөрийн тухай цуу яриаг бол сонсож эхэлсэн. За тэр үеэр бол зөвлөлтийн айрам 731-р ангийн үлдэгдэл байгууламжийг олсон байсан. Америкуудын хувьд бол Японы хийсэн судалгаанд аль болох хурдан нэвтрэх шаардлагатай гэдгийг ойлгосон. Тэгээд дайны дараах түүхэн дэх хамгийн одоо маргаантай шийдвэрүүдийн нэг гарсан юм байна. За Америк нэгдсэн улс бол 731-р ангийн ажилтнуудад гэмт хэрэгээс мултрах, дархан эрх олгох тийм санал бол тавьсан. За оронд нь мэдээж тэдний судалгааг ашиглах нөхцөлтэйгээр ийм болоо санал тавьсан юм байна. За хилцээрийг бол генерал Макартер гэдэг тагнуулын баг бол хариуцаад Иши болон бусад одоо удирдагчдтай нууцаар уулзсан. За тэдний байр суурь нь бол угаасаа тодорхой байсан. Хэрвээ та хамтарч ажиллаад биологийн зэвсгийн туршилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөх юм бол бид таныг ял шийтгэлээс хамгаална. За харин татгалзах юм бол Орос эсвэл Хятадын эрх баригчдад шилжүүлнэ гэсэн болцол байсан. За энэ шийдвэрт бол хариулж зовж ядаад авах зүйл угаасаа байхгүй. Тэд бол хүний бие дээр хийсэн туршилтын бүх ангиллалын талаарх одоо мянган хуудас судалгааны дэлгэрэнгүй тайланг бол гаргаж өгсөн байгаа. За мөн биологийн зэвсгийн бүтээц, тархалтын систем, өвчтний үр дүнг цэргийн хэрэгсэл болгож ашиглах талаарх мэдээллийг ч гэсэн өгсөн. За энэний хариуд бол Америкууд 731-р ангийн бүх материалыг маш нууц ангилалд оруулаад тэгээд Японы дайны гэмт хэргийн шүүх хуралдаанаас биологийн туршилтын тухай бүх зүйлсийг хассан. За Иши болон түүний хамтрагчдыг Америк нэгдсэн улсын ивэл дор байгуулагдсан одоо судалгааны байгууллагуудад тав тухтай албан тушаалт томилсон байдаг. За ингээд цаазаар ахуулах ёстой байсан дайны гэмт хэрэгтнүүд гэнэт л одоо Америкийн биологийн зэвсгийн хөтөлбөрийн үн цэнтэй зөвлөхүүд болж хувирсан төвхтэй. Иши бол өөрөө 1959 онд нас барах хүртлээр Япондоо тав тухтай 50 амьдарч исэн юм байна. За тэгээд Америкийн айрамд зөвлөхөөр ажиллаж амьд хүний туршилтаас олж мэдсэн арга барилаа ашиглаад биологийн зэвсэг боловсруулахад тусалж байсан. За тэр бол хизээч шүүхийн өмнө очоогүй байдаг. Олон 10 жилийн турш бол 731-р ангийн оршин тогтнол маш нууц хэвээр байсан. За түүхийн сурах бичгүүдэд Японы биологийн дайн, хүний туршилтын тухай ганц ч мөр бичигдээгүй байдаг. За амьд үлдгэсэд үннээ хэлэх гэж оролцсон ч гэсэн тэднийг бол ихэнхийг нь хий юм цохиож ярьдаг, худалчгаж шоолж бүгд сонсгоос бол татгалцсан. За маш нууцын ангилалд оруулсан хуйлдаан бол төгс хэрэгжижсэн болохоор ихэнх хүмүүс одоо 1980-ад он хүртэл 731-р ангийн талаар огт мэдж байгаагүй. За тэгэж байжгаад эцэст нь бол бүх үнэн ил болох хамгийн ихний зоригтой алхмыг Японы хідэн сэтгүүлчид хийсэн байна. За тэд бол манжуурт алба хааж исэн
өндөр настай одоо Ахмад дайчин цолтой тийм одоо хүнтэй одоо ярилцлага хийж эхэлсэн. Хэдэн 10 жилийн турш бол хийсэн хэрэгтэй гимшиж, тэрэндээ шанаалж, үхэл ойртох тусам эцэстээ болол одоо нөгөө хүн ам нээж харсан зүйлсээ одоо ярьж эхэлсэн. За тэдний гэрчилж ярьсан зүйлүүд нь бол маш аимшигтай байсан. 731-р анги үнэхээр оршин тогтнож исэн, тэнд болсон туршилтууд нь амьд үлдгэсдийн ярьсантай яг адилхан байсан гэдгийг баталсан. Гэхдээ нууж дарагдуулах явдал олон 10 жил амжилттай үргэлжилсэн болохоор биет нотлохоо бараг байхгүй. Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь үхсэн. За тэгээд хохирогчдын хувьд бол хууль эрх зүй ямар ч боломжгүй болсон байсан. Ингэж үнэн мөн ил болж эхэлсэн ч гэсэн шудраг ёс хэрэгжихэд бүх зүйл харамсалтай нориотсон. За энэ явдал үндсэндээ дэлхий дахинд ангаахын ёс зүй, биологийн дайн, шинжлэх ухаанчдын хүн төрөлхтний өмнө хүлээх хариуцлагын талаар ойлголтыг бол үндсээр нь өөрчилсөн явдал болсон. 731-р ангийн судалгааны өвийг үнэлэхэд хэцүү. За яагаад гэхээр ихэнх материал нь устгагдсан, эсвэл одоо нууцын зэрэглэлтэй хിവэр нь үлдээсэн. За гэхдээ ил болсны дараа гарсан баримтуудаас нь үзэх юм бол Америкийн цэргийн эрдэмтэд 1950-аас 1960 оны хооронд бол Японы баримтуудыг өөрсдийн биологийн зэвсгийн хөтөлбөрт ашигласан гэдэг нь тодорхой болсон. Зарим түүхчид бол 731-р ангийн судалгаа нь гэмтлийн мэс засал, халдварт өвчний эмчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж бол маргадсан билээ. За угаасаа л энэ үзэл бол ихээхэн маргаантай. Яагаад гэхээр хүнийг тамлах замаар олж авсан мэдлэгийг ирээдүйд ашиг тустай байж болно гэж зөвтгөж байгаа хэрэг гэж бол үзсэн. За ингээд ийм нэг маш аимшигтай хэрэг байна. Энэ мэдээллийг та бүхэн ер нь бол Google дээр эсвэл одоо YouTube дээр баг бүх улсын хэл дээр видео бичлэгүүд бас үзэх боломжтой. Зарим нэг видеон дээр нь одоо бүр 731-р ангийн одоо ажилтан байсан хөгшин цэргийн яриа энэ төр бол биелээ. Одоо би ингээд бүх хятадуудаас уучлал гуймаар байна гэсэн тийм яриа байсан. За энэ мэтчлэн миний хувьд бол ингээд урд өмнө нь сонсож байгаагүй маш аимшигтай тийм муухай детальтай түүх байлаа. Ингээд өнөөдрийн энэ сэдв дээр чиний зүгээс одоо юу гэж бодсон бэ? За ерөнхий том зургаар бол дайн гэдэг чинь ямар аимшигтай гэдгийг харуулж байна тий. Бид нэр ингээд Израиль Палестины дайныг үзэл амар юм гараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүгээр яг хуу дэлхий бол ийм харгас юмд бол дасгүй юм байна. Угаасаа дасгүй л хэл та. Гэтэ тэрнээс амар давсан юм боллоо энэ сэдв бол. Зүгээр одоо дайны хохирогчд биш. Яг туршилтын туулаа гэдэг юм уу юу гэдэг тэр утгаар нь хүнийг зүгээр л амьдаар нь өвчин намдаахгүй тий тэгэл туршиж гин гэдэг яг туршилтуудын детальчлаад бодох юм бол айгүй харгас санагт. Тийм дээ эн чинь нөгөө нацистуудын лаграас ч бүр хэрцгий байсан гэгддэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд нацистуудын лагерыг бол нөгөө мэдээлэл нь айгүй их байдэн шүү дээ тарцсан. Тэр бол аль дээр үесээ л яригцаар ирсэн хүмүүс одоо хүртэл ярьсаар байдаг. Тэрийг бол хамгийн амар одоо хатуу еврейчүүдийг хомроглон устгасан гэдэг одоо хүртэл хүмүүс одоо маш дургу байдаг. Тэгээ тэрнээс бүр амар байсан гэхээр одоо тэр хажууд нь бүр ингээд амар энэрэнгүү гэж үзсэн гэж байгаа байхгүй. Тэг яг мэдээж нөө штах 100 мөнх руу шууд амьд хүнийг оруулдаг энтрийг бол нэг инэрэнгүүгээд хаан цаашаа. Гэхдээ одоо энэ японочууд шиг ингэж бүр тэ одоо юу гэсэн үг жирэмсэн ихийг ургийг нь салгаад авна гэдэг ч одоо юу гэсэн үг эн чинь ерөөсө хүний ингэ санаанд ерөөсө орохооргүй байхгүй. Би болохоор ер нь анх энэ түүхийг олж мэдчихэд ерөөс ингэ итгэхийг хүсээгүй. Одоо ямар нэгэн мэдээлэлд ингээд нэг тэдэн хувь итгэсэн гэсэн нэг тийм хүн нэг бодол өгдөө шүү дээ. Тэгэхэд бол миний бодлоор одоо арай ч юм байгаагүй хаа би бол нэг 50-60% тал итгээд за үлдсэн нь бол ингээд түүх ер нь бол говьд шүү дээ. Тэгэхээр ингээд түүхийг арай илүү говьлсан байж магадгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ түүхээр сэтгүүлсэн кино за тэгээ баримтат кино нэвтрүүлэг гэд бүрст үнэхээр бүр ингээд амар их мэдээллүүд байсан. Тэгэхээр миний бодлоор одоо яг 100% одоо худлаа гэж хэлэхэд бол айгүй хэцүү. Энэ яг үнэн бодит болж исэн учраас ингэж их маасыг хамарсан болж би бодож байгаа байхгүй. Тийм одоо 2025 оны 9 сарын 19 биш нөө 18-нд 731 гэх хятадуудыг хийсэн кино гарцсан. Тэндээ нөгөө найруулагч нь өөрөө энэ кинон дэр болж байгаа бүх зүйл бол бодит яг баталгаажсан баримтан дээр тулгуурлаж хийсэн шүү. Тухайн бичигдэл болон энэ тэндээс цуглуулсан информашн гэхээс илүү яг юм бодитоор хятадд болж исэн бүх фактуудыг ингээд цуглуулсан те. Тэгээд яг мэдээж ийм харгислалын талаар кино үзээд зарим нь бол ингэж болдсон юм гэж бодох байх л та мэдгүй одоо тэр ямар толгойн яаж ажилтیں۔ Тэ гэхдээ дайн гэдэг чи ямар амарын өнөөдөр дайнаар технологиор бид нэр олж авч байгаа мэдлэг чадвар ямар амар
олон хүний зовлонгийн үр дүн бэ. Одоо нацист Германы маш их хүмүүсийг бас тамалж зовоосны эцэс Германы эмнэлгийн тоног төхөөрөмж хичнээн сайн билээ те. Японых бас эмчилгээний хэр сайн бидгийг би мэдэхгүй л. Гэхдээ энэ бүх юм бусад хүмүүстэй мэдээж дараагийн үедээ сайн авчирж байгаа. Гэхдээ тэр зовлон дунж байгаа хүмүүс бол үнэхээр амар тарчилж байгаа байхгүй. Ялангуяа энэ 731-р ангид зүгээр амьдаар нь хүний доторх хэрэгтнийг салгуул тэр хүн өөх үгүй гэдгийг турш чинь гэж ботход амар байгаа зү тий. Тэгээд яг ямар хүнд яаж нөлөөлөх нү гэдгийг хардаг. Одоо хідээс хэдэн минутын хооронд өөхөө гэдгийг харахын тулд зөвхөн нэг хүн дээр туршилт хийхгүй байхгүй. Тэр чинь айгүй олон хүн дээр туршиж дундаж нэг тийм тоо энэ төр гаргаад байгаа юм уу тий. Тэгэхээр бүр ямар амар харгас гээд эн чинь гэхдээ нөгөө нэг хэдхэн жилийн бас ажил биш юм байлээ л дээ. Ер нь нэг 10 хэдэн жил болсон юм уу да. Ер нь нэлээд. Тийм надад бол 20 оноос хойш 40 он хүртэл тий. Тэг нэлээд бас удаан 33 оноос илүү. Зөв бараг 12 жил гэсэн юм шүү дээ. Тийм тэгээд хамгийн амар нь зүгээр ингээд Харбин руу очин гутлаа. Харбин чин за манайхан сайн мэдэх үгүй мэдхгүй. Гэхдээ ерөн бол өвлөн нь бол манай Монгол шиг амар хүүтэн байж чаддаг. Гэхдээ далайтай доод хэсэгт байдаг бол маш цэврэн манайх хуйраа хүүтэн байдаг бол тэнцээ бүр юм чихтэй хүүтэн нөгөө ясны голд орчлаа гэдэг чинь бид нэр тэр бол айгүй хурдан болдог гэсэн үг. Тэгэнгუთ зүгээр хідэн залуучуудыг өвөл хасах хэд чимдээ ийм савнд ингээ хүүтэн устай савнд гарын хэлгээ бүгднийг нь хөлдөөлгөөд тэгээд хүмүүс хидэх минутан дээрээ ухаалд чинь тэсвэр алдаад гараа гаргах чинь гэдэг бүгднийг нь туршаад тэгээд ихэнх нь гараа хөлдөөчж чааш тэ. Тэгэхэд за ингээд судалгаанд оролцсон та нарт баярлалаа гэж яваад өгч байгаа байхгүй. Японочууд нь гар нь ингээд нөгөө хөлтгөөрөө хүний юу чинь харалчтын бэлэр ч тийм. Тийм үзүүрээсээ харалж эхлэв. Тэгээд нэг аимшигтай санагдсан судалгаа нь одоо биологийн зэвсэг хийх гээд байгаа болохоор жирэмсэн байгаа эмэгтэйчүүдийг нэг тодорхой өвчин тусгаад, эрүүл байгаа эмэгтэйчүүдийг өвчин тусгаад бэлгийн замаар одоо жирэмсэн болгоод тэгээд ураг нь яаж ийн, ээж нь яаж ийн, ураг нь яаж төрж ийн гэдгийг тестлж байгаа гэхээр энэ бүр урт удаан хугацааны ингэж хүмүүсийг тестлдэг байсан. Үхэж гин үү, төрж гин үү те. Тэгээд тэр бүх судалгаанууд бол ер нь хүүхэд ялангуяа оролцуулаад байна гэдэг нь бол ямар амар харгислал вэ гэдэгтэй л бүр яг дунд нь нөгөөд ингээд юу аахгүй ямар ч цензур байхгүй те. За бид нар бол ингээд туршилт хийхдээ одоо зөвхөн хоригдлуудаа гээд байна гэхэлэр эдгээр чинь зүгээр энгийн хүмүүсийг хүртэл барьж аваад авчраал тэгэл ер нь дуртай баг хин нүдэнд нь торн тэрийг шууд авчраал хийдэг гэсэн юм шүү. Одоо хүмүүсийн тоон хэдэн мянга давтсан. За тэгээд тэр нөгөө шууд амьдаар нь ямар ч мэдээ алдал өгчгүйгээр алж ийсэн нь ингээд 3000 орчим тэгээ тэрэн дээр нэмэгдээд нөгөө эдгээр чинь биологийн зэвсэг хийгээд бас тэрийг айгүйх туршсан шүү дээ. Тэр нь одоо хамгийн үнцэнтэй юм болчиход байгаа шүү дээ. Тэрнийх нь хохирогчт нь бол бүр илүү их юм билээ шүү дээ. Тоон бүр айгүйх давцсан. Тэгээ энэ дээр бол одоо амьд үлдсэн хүмүүсийн сэтгэл зүйн хохирлыг мэдээж одоо нөхөж баршгүй. Бусад дайнд оролцож исэн золиоснуудаас ялгаатай нь гэхээр энэ 731-р ангийн хохирогчд бол өөрсдийн туулсан зовлонгийнхоо талаар хэдэн 10 жилийн турш одоо ярьжсэн ч гэсэн тэрийг нь дандаа ингээ үгүйсгдэг үл итгэсэн байдалтай ингээд харьцчээдэг. За тэднийг бол засгийн газар нь огт хүлээн зөвшөөрөөгүй. Ихэнх нь бол нийгмээс одоо эдгээр бол итгэл ерсөө олж авч чадаагүй аахгүй. Тэр нь одоо маш харамсмаар байсан. Хохирогчт нь бүгдээрээ ингээд хүн төлбөр за ингээд юу гэдэг уучлал те хүндэтгэл гээд хамгийн наад захын зүсийг ч гэсэн огт хүртээгүй. За амьд үлдсэн хүмүүс бол ингээд айдас, гүн сэтгэлийн дарамтаас илэрдэг. Одоо нөгөө PTSD гэдэг байдаг шүү дээ. Стрессийн дараах сэтгцийн эмгэгтэй болж тасан туршдаа ингээд амьдэрсэн байгаа. Маш олон хүн бол тэр дурсамжаа ерөөсөө мартаж чадахгүй. Зарим нь бол айгүй олон хүмүүс юу амиа орлсон байт юм билээ. Тэгээ 1990 онд 70 настайдаа ярилцлага өгсөн нэг эмгэгтэй бол ингэж ярьсан байсан. Би Япон эмчнэр надад юу хийснийг ярихад хүмүүс намайг солиотой гэж боддог байсан. Иргэншсэн уулс ийм аимшигтай туршилт хийх ёсгүй гэж хэлдэг. 50 жилийн турш магадгүй би энэ бүхнийг зүүдэлсэн юм биш үстэй гэж өөрөөсөө асуусаар ирсэн. 1980-ад онд сэтгүүлчид 731-р ангийн талаар бичиж эхлэхэд би дэлхийн үнэнтэй нүүр тулж гин гэдгийг мэдээд тайвширсан. Гэхдээ одоо хүртэл миний уур хүрдэг. Яагаад ийм удаан хугацаанд үнэн дарагдчихсэн бэ гэж. Би амьдралынхаа хагасд нь үннийг хэлснийхээ төлөө худалч гэж доромжлуулсан гэж ярьсан байсан. Энэ бол зөвхөн одоо ингээд нэгхэн хүний жишээ байгаа байхгүй. Тэгэхээр ард нь одоо юу гэдэг ар гэрийнхаа одоо гэр бүлийнхаа гишүүнийг алдсан. За магадгүй одоо очоод арай бас ингээд нөгөө алуулж амжилахгүй тэндээс гарсан гэх мэт бүр янз бүрийн төвшөнд бол хүмүүс байгаад байгаа. Тэгээ энэ минийг ингээд сонсохоор бол бүр үнэхээр энэ сэтгэл ингээд эмзэглэхгүй байхын аргагүй маш аимшигтай болсон. Тэгээ тэр 731-р ангиас амьд гарсан хүмүүс нь маш цөөхөн
хүн байгаа байхгүй тий. Угаасаа устгалд оруулчод явах ёстой юм л шүү дээ. Тийм зарим нь алж амжаагүй гэх юм уу. Подкастын ивент итгэгч Skin Farm Clinic гоо сайхан арьс арчилгааны талаар хүмүүсийн хамгийн их асуудаг зүйлийн нэг бол хаана яаж ямар эмчилгээ хийлэг бол аюулгүй натурал үр дүнтэй байх уу гэсэн асуулт байдаг. За тэгэхээр Skin Farm Clinic маань 2020 оноос хойш зөвхөн месийн бус гооцлын натурал дүр төрхийг хадгалсан эмчилгээгээр дагнаж үйл ажиллагаагаа явуулдаг юм нэг эмнэлэг байгаа. За зорилго нь бол таны төрхийг өөрчлөх биш, харин урт хугацаанд эрүүл, толгоор, залуухан харагдуулах. Эмч нар нь 5-аас 15 жилийн туршлагатай месийн бус чиглэлээр дагнаж ажилласан учраас танд яг тохирох эмчилгээг маш тодорхой зөвлөж өгдөг. Хэрвээ та арьсны асуудлаа аюулгүй натурал аргаар шийдэхийг хүсвэл Skin Farm Clinic дээр зөвлөгөө аваад үзээрэй. Healthy Skin Confident You подкастын ивент итгэгч Skin Farm Clinic. Ихэнх гэр бүл бол хизээч ингээ хайртай хүмүүсийнхээ хувь заяаг мэдэж чадаагүй. Тэд нар 731-р анги руу орсныхаа дараа зүгээр л ингээд ор сургуу алга болдог. За эцэстээ бүх үнэн ил болж эхлэхэд тухайн гэр бүлүүд ингээд аимшигтай бодит үннийг мэдэж авсан. За тэдний хайртай хүмүүс нь айдас, зовлон дунд гэрээсээ хоол ямар ч ингээд одоо тайвшрал, нэр төргүүгээр үхсэн байсан. За ингээд энэ хүмүүст бол одоо очих буулш те гашуудах шарил энэ төр ингээд юусоо байхгүй байгаа байхгүй. Тийм. Гэтэ одоо ингээд харахад одоо 2025 онд одоо Японд руу бид нар очих бол бүгдээрээ сайн байна уу гэдэг инээгээл мөргөөл те хизээч тийм хүмүүсээс одоо 80 жилийн өмнө ийм юм гарч исэн гэж ботхоргүй байгаа ч тий. Тийм одоо яг цаг үеөгөр тэр үед амьдарчээсэн хүмүүс ч гэсэн одоо тэнд байгаа гэж ботгон ч хайшин. Гэхдээ нэг одоо ч яг тэр үеийн ийм аимшигтай яргалал тамлалыг идэлүүлдэг байсан хүмүүсийн хойч үе гэхэд шал өөр тий. Одоо Япон соёл энэ чинь бол дэлхийд бүр алдартай шүү дээ. Тийм одоо баг хүнд төвөг утахгүй амьдрахыг хичээдэг тий. Баг хүнд хүрхэхээсээ хүртэл санаан зовдөг ч юм уу тий. Нэг тийм хүмүүс мөртлөө яг тэр 20 дугаар дайны үед ийм хийжсэн гэхээр бас айгүй итгэхэд хэцүү юм шиг. Харин тэр яг ийм зөв энэ сэдвтэй холбоог бахалта. Гэхдээ дайн талаасаа бол яг нэг снайпер хийжсэн байхгүй юу? Тэр бүр ийм одоо снайперууд 100 алсан, 200 алсан, 300 алсан, 400 алсан гэд шивээс хийлгэдэг юм лээ. Тэрүүгээрээ бүр 400 алсан шивээстэй ийм снайпер ярьжсэн. Та ингээд ийм олон хүн алснараа бахархаж гэнэ үү гэсэн чинь надаа яг хүн алах талаас бол нэг хүнч би алмааргүй байсан. Гэхдээ би дайнд явж байгаа хэрэг би биш бол эднэр намайг ална. Хэрэг эднэр намайг алах юм бол миний гэр бүлийг ална гэдэг бодлоор би эднэрийг хүн биш гэж үзэх ёстой байсан. Одоо алах ёстой. Гэхдээ хүнийг алжна гэдэг бодолтой байх юм бол хүн яг тэр шугамыг давхад хэцүү. Тэгэнгүүт зүгээр л эднэр хүн биш гэж бодоод буудаж эхэлсэн. Тэгээд эргэж ирчээд бол тэрнтэйгээ нөгөө тархин амар их зөрчилдөд амар их эмчилгээнд явсан одоо хүртэл ингээ орой хүн буудчлаа гэж зүудэлж сэрдэг ч юм уу тийм юм байна гэд ярьжсэн байхгүй. Тэгэхээр мэдээж 731-р ангийнх тэр чигтээ гаж донтой тийм садистууд байсан гэж ярьж болохгүй бах тий. Зүгээр л тэр тушаалыг биелүүлэхгүй л тэр алуулна тэрний гэр бүл алуулна гэдэг бодлоор зүгээр л нүдэнэл хийжсэн хүмүүс байгаа бах. Тийм тэр үеийн тэгээд ингээд одоо 2 дугаар дайн за дайнд оролцож байсан ямар ч одоо юм цэрэг армийн хүмүүсийн цэргийн одоо энэ арми менталити гэж нэг байгаа шүү дээ. Тэр бол бүр амар харгас гэсэн үг байхгүй. Чи энийг одоо эх орныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө, өөрийнхөө төлөө гэсэн одоо нөө төрөөдсө гэрээсад өөрийгөө цэцчлүү нэг тийм өөрийгөө цэцэг гэрээсчлүү нэг уруу ингээд ойлголоо шүү дээ. Яг тэр менталитиг яриа жоохон зэрлэгээр ингээд өгчтэй юм болоо. Одоо яг саяны снайперддаг хүн ч гэж хэлэх юм баггүй. Тий. Ер нь яг ийм одоо бид нэр дайны янз бүрийн түүхүүдийг харахаар олзолж авсан цэргүүдээ та нар амьд үлдмээр байвал фронтлайн болоорой гэлтэгдэж штэ. Уртлын игнэ. Тэгэл сайн байлдал амьд үлдээд байвал дайн дуусгаад та нар чөлөөтэй болно. Эсвэл одоо буудуулж өгөх те. Яг тийм гагцгүй байдалд орчиж байгаа хгүй. Хүн зүгээр жирийн амьдралдаа бол дандаа нэг шийдвэр гаргаад яваад иж болдог те. Дурынхаа шийдвэр гаргахад янз бүрийн асуудал байхгүй. Дайнд бол тийм юм байхгүй байхгүй. Чи их орныхын төлөө байлд эсвэл чи одоо шоронд орд юм уу хөх юм уу яа тийм хоёрхан сонголт үлдчихэж байгаа хэрэг. Тэгэхээр хүн чинь одоо шууд өгөх эсвэл магадгүй амьд үлдэх гэсэн юм сонголтыг мэдээж магадгүй амьд үлдэхээ сонгоно шүү дээ. Тэгэхээр одоо би бол дайнд ингээ гаргаж байгаа хүмүүсийн харгислал бас тэрнтэй холбоотой юм болоо гэж бодоод. Угаасаа буцалтгүй газар руу орцсон чигээр яваад амьд үлдэхээс өөр аргагүй. Тэгэхээр
тийм үзлийг суулгаж цэргүүдэд тийм бодлыг ингээд тархинд нь суулгаж гин гэхээр одоо энэ удирдагчдын за тэг хамгааллагчтай энэ бүх хүмүүсийн тэр үзэл бодол ямар амар харгас вэ? Одоо бидний мэдхээр одоо Гитлер гэл нэг одоо аимшигын бас хүн биш үү? Ямар амар тэр хүнээс болж хідэн хүн өгсөн гэдэг тоон үзүүлэлт одоо ч гэсэн аимшигтай сонсогддог. Тэгээ тэр хүнийг ингэж дайныг өдөө хатгсан тэр менталити зөвхөн одоо Германд л байдаг юм биш өөр улсуудад ч гэсэн ингэж яг одоо 1 2 дугаар дайны үед ингэ хэрэгжижсэн гэдгийг бас нэг том жишээ. Тэгээ одоо яг зөв жишээ нь одоо нацист Германы онцлог юм баггүй юу? Hugo Boss-ын хувц өмсдөг, Rolls-Royce ундаг, BMW ундаг, тэ хамгийн high class юмыг хэрэгжилж байна. Яг нацистууд нь тэгдэг гэсэн шүү дээ. Хажууд нь хүмүүс ингэ шаварт хөвтөж байхад тэр чинь Hugo Boss-ын хувцтай хамгийн үнэтэй вино уудаг. Орой олгын хөгжим сонсоол гоё суудаг, тэ. Тэр нөгөө нэг хүмүүсийг галзуурлалт хүргүүлэхгүй байгаа байхгүй юу? Тэ тэр юм нөгөө тархинд нь ингээд нөлөөлж чадаад байгаа хгүй. Энийний талаар нэг ном байдаг гэж би сонсон. Би юусоо уншаагүй. Надаа герман хүн ярьж гисэн аахгүй. Ийм арга хэрэгэлсэн юм билээ гэд. Тэгэхээр тийм бас ойлголт байдсан билээ. Тэгэхээр ерөн бол эрүүл үлдэх айгүй хэцүү байдаг тийм тохиолдолтой ялангуяа тийм харгас үед. Тэгэхээр яг тэр туршилт хийжсэн хүмүүс нь эрүүл үлдсэн юм уу юм уу? За энэ conspiracy байгаа шүү. За. Ер нь бол яг энэ асуудал дээр conspiracy амар их байгаа. Хуйлтааны онолоод маш их байгаа. Тэрийг хоёлаа өнөөдөр шүүх гэж угаасаа энэ подкастыг яриаггүй шүү дээ. Тийм. Гэхдээ би нэг зүгээр уншсан юм бол ярих гэж байгаа хгүй. Нэг Япон бас санамсаргүйгээр өвдсөн гинэ. Тэгсэн чинь. Туршилт хийж байгаа доо. Тий. Тэгсэн чинь тэрийг яг бусад хоригдлуудтайгаа адилхан яг амьдаар нь задлж мадлаа бүх юм үүдсэн гэсэн. Тэгэхээр өстой жигэн хамаа замраагүй яасан. Тийм. Тэгэхээр тэнцүү бол гол юм туршилт байсан юм шүү. Гэхдээ энэ бол зүгээр бичигдсэн юм, батлагдсан юм биш. Зүгээр би бас байж болох юм уу гэж бодоод ярьж байгаа шүү. За энэ хэрэг явдал нөгөө юу Монгол улстай бас яаж холбогдчихсэн талаарх Монголын одоо үндэсний телевизийн 4 минут 40 секунд орчмын тийм бичлэгийг үзчихэд тэгээд хэдүүлээ яриараагаа эргээд орё. Хим бактериологийн зэвсэглэл туршиж үйлдвэрлэх зорилготой Японы 731-р отряд улс цэвэршүүлэх отряд нэртэйгээр халахын голын дайнд оролцож байсан түүхтэй. Дайны явцад хим бактериологийн зэвсэг ашиглаж холбоотон армийн цэргүүдээр лабораторийн болон эхээрийн туршилт хийж байсныг түүхийн баримтууд нотолдог. Цагийн хөр хөтөлбөр халах голын ой зориулсан түүхэн болондаа энэ сэдвийг онцолж байна. 731-р отрядын тухай зарим баримт дурдахтаа. Тус отряд сард 300 кг тахлын 500-аас 600 кг боомыг 800-аас 900 кг гэзний хижиг цусан суулгыг 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан гэжээ. Эдгээр нянга нохой бөөс зэрэг бичил биетнүүдэд халдварлуулж дайсныхаа гүн ам газар нутаг цэргийн дунд тархаадаг байсан. Халах голдч энэ арга ашиглах оролдлого хийж байжээ. Гэнт одоо шаазан бомбах дотроос маш олон тийм хар хорхоо янз бүрийн одоо ингэж гарч бүлгэжсэн гэсэн тийм досомжуудад ахын байсан бас маш их байдаг. 731-р отряд эдгээр нэм бактери химийн хордвидсуудаа олзлогдсон цэрэг эзлэгдсэн бүс нутгийн иргэд дээр туршдаг байжээ. 1939-өөс 1945 онуудад нийт 3000 гаруй хүн дээр туршилт хийсэн баримт байдаг. Тэдний дунд халах голын дайнд оролцож байсан Монгол зөвлөлтийн дайждч байсан юм. Монгол орос цэргүүд өвлөд яагаад ингэ дааж өглийг дааж хөлдөхгүй дааж гарч ирэх хэмтийн туршилтуудыг хийж мөн одоо хижгээр одоо ингэ халдварсан нөхцөлд Монгол зөвлөлтийн цэргүүд хэр удаан тэсгэн өгөх мэтэр ингэж Монгол хүний бие онцлогтод тохиолж ингэж тусч ирсэн байна. Нэгэнд нь хордоо хийгэн одоо концентрацийг нь тааруулаад нөгөө камерт нь бол одоо модонд хөлсөн хүмүүсийг амтныг байлгаад хэдэн минутанд одоо хондоо хүнд эсвэрж одоо нас арахны үг гэдгийг нь. Энэ мэт хим бактериологийн зэвсгээ турших удаадараагийн олон үйл ажиллагаа явуулж холбоотон армийн эсрэг ашиглахаар төлөвлөж байсан ч халах голын дайнд 731-р отряд аимшигт санаагаа гүйцэлдүүлж чадаагүй юм. Япон өөрийн химийн зэвсэг хэрэглэхийн тулд өөрийнхөө армийг бүхэлд нь химиэс сэргийгэн хамгаалах бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй. Хамгаалтын бүх хэрэгслээр хангасан байх хэрэгтэй. 100% эвлэлгээр хангасан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл хангаж чадаагүй байхгүй юу? Харин өөрсдөө энэ хим бактериологийн зэвсэгтэйгээ одоо нянтайгаа бурууцсан суулж бараг 8000 гаруй хүн одоо их бага хэмжээгээр хордож нэлээд хэдэн хүн нас орсон байдیں۔
Хүндрэлтэн үе олноор хөнөөх зэвсгээс татгалзах Женевийн конвенцийг 1925 онд баталж олон улс орныг эгнээндээ нэгтгэсэн байдаг. Гэвч Япон улс энэ конвенцэд 1970 онд нэгдсэн. Түүхэнд хэрвээ гэдэг үг байдаг бол химийн болон бактериологийн зэвсгийг өргөн хүрээтэй ашигласан бол дайн хаашаа ирэх байсныг, хүндрэлтний түүх хэрхэн өөрчлөгдөж, өнөөгийн дэлхий ямар төрхтэй байхыг Монгол хүн, Монгол улс гэж орших, эс орших нь эргэлзээтэй байж болох байлаа. Тиймээс ч халахын голын дайн бол эх орн тусгаар тогтнолоо аварч үлдсэн төдийгүй хүн төрөлхтний дунд энх тайвныг зохицлооход чухал нөлөө үзүүлсэн гэж судлаач дүгнэдэг. Гэхдээ нөгөө бичлэг дээр айгүй олон тийм юу байгаад лээ. Яг тухайн үеийн нөгөө нэг зураг хөрөг энтер баримт энтертэйгээ ингээд зурагтайгаа гараадсан болохоор хэрвээ тиймэрхүү юм оруулах хориотой байх юм бол та подкаст платформ дээрээс бас сонсороо. Эсвэл би линкийг нас description хэсэгт тавьчих. Та нар тэрийг бас давхар үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ энэ дээр бол маш тодорхой энэ 731-р ангийн талаар бол одоо Монголын цэргийн бас цагдаагийн хүмүүс ярьсан тийм одоо нөгөө яриан байсан байхгүй. Тэгэд энэ дээр нөгөө юу харагдчихээн гэхээр одоо манай монголчуудын сайн мэддэг одоо халах голын дайн гэж байгаа. Тэрэн дээр болохоор нөгөө японочдоос Монголыг эзлэн түрэмгийлэгч байхад монголчууд маань ялсан байдаг. За тэр үеэр болохоор ингээд маш олон тооны одоо энэ ус цэвэршүүлэх байгууламж гэж бас яриадсан сая. Тим нэршилтэйгээр ингээд одоо усыг нь бохирдуулах те хүмүүсийг нь зөвхөн буудаж алхахаасаа илүү ингээд ямар нэг өвчин тараагаад алах юм бол илүү ингээд үр дүнтэй байна гэдгийг монголчууд дээр бас ингээд нөгөө хэрэгжүүлэх гэж үтсэн байгаа байхгүй. Тэгээд хэрэгцээ Монгол энэ төр одоо ялагддаг ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд за ялагдсан байлаа гэж бодоход одоо үр дүн ямар байх байсныг бид нар бол таашгүй байгаа байхгүй. Хятадын тэр их хүн амтай газрыг тэгэж амар хомроглоо устгаад ингээд тэр үед одоо хятадууд ч гэсэн айгүй тийм баг үгээгүй ядуу хүмүүс байсан. За тэгээ Монгол маань бас тэр үед одоо Японы дайны үед бол бас ер нь юм ядуу те малчин тийм хүмүүс байсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд монголчуудыг бас айгүй олон төрлөөр энэ нөгөө бом за тэгэл түрүүний нөгөө дурдчихсэн тарган дахаал за усанд нь ямар нэг ингээд одоо хор энтер хийж агаад бас ингэж хордуулах тиймэрхүү зүйлүүд бас байх боломжтой байсан юм билээ гэж би бодсон. Тэр миний ойлгосноор бас л цэвэр онлын үүднээс тэр битсэн уншсан юмнаас тэр халах голын дайнд хордуулах гэж үтсэн гинэ. Тэгсэн чин тэр биологийн зэвсэг нь ажиллаагүй гэсэн. Тэгээд тэр нь устай холбоотой биологийн зэвсэг байсан. Монголчууд суурьшиж нөгөө айрмаа бэлдэж байгаа газар усыг хордуулах гэж үтсэн. Тэгтээ тэр нь эффектив байгаагүй. Тэгээд нөгөөд нь бид нар энэ анги дотроо туршаад байгаа юм яг ингээд байгальд ингээд гаргаад ирэхлээрээ яг тийм эффектив биш байна гэд. Тэгээд харбинтай ойрхон байгаа бусад ингээд жижигхэн суурин газрууд дээр туршиж эхэлсэн. Тэр нь бас тодорхой тоо байхгүй гэхдээ нэлээд хэдэн юм ор тас хөнгүү болцсон тийм суурин газрууд тэр үед бий болж исэн гэж ярьдсан юм лээ. Тэгэхээр бас одоо тэр анги дотроо зөвхөн хөнгөө алаад биш бас гадуур туршилт хийгээд бүтэн суурин газраар нь устгасан байх магадлал нь маш өндөр. Тийм. Тэгээд хятадасаа ингээд бас нөгөө баруун тишээгээ яваад Монгол руу ингээд бас орж ирчихсэн байгаа байхгүй. Тэгээд ингээ Монгол маань одоо нөгөө дайнд бас ялсан болохоор маш олон хүмүүсийн ингээ амьдрал ахуйг бас аварчихсан байгаа байхгүй. Нэг талаар айгу бахархмаар санагдсан. Гэхдээ дэлхийн 2 дугаар дайнд монголчууд Оросуудад тэр их мал явуулж туслаагүй бол одоо энэ адуу малуу тий адуу бас хонь мод айгүй их өгсөн л юм шиг үлээ. Тэгээгүй бол бас л дайнд яаж ширгээч л тий. Юу хазаах байсан байж бас магадгүй тий. Тэгээ нэг ийм Монголтой холбогдчихсэн ийм байсан болохоор ямар ч гэсэн бит хоёр ингээд дундуур нь оруулаад ярих гэж утсан. Энэ хэсэг бас айгүй сонирхолтой санагдсан. Ялцсан болохоор ч тэр юм уу их гоё байлаа. Тийм би ойлгосноор тэр 731-р ангид ч Монгол, Орос гэхээс гадна нөгөө одоо нацист Германыхан ч бас хүмүүн явуулж исэн юм шиг үлээ. Европ хүмүүс хүртэл байсан. Тэгээ ер нь энэ дээр ингээ харагдаж байгаа зүйл нь гэх юм бол хэрвээ чамд одоо үндсэнтэй мэдээлэл байгаа бол шударга ёсноос цогтох боломжтой гэсэн ойлголтыг Япон болон Америкийн засгийн газар харуулж өгч байгаа байхгүй юу? Ер нь бол одоо эн чинь олон хүн байтугай нэг хүнийг алсан ч гэсэн энэ бол ялтчихгүй шууд л гэмт хэрэг болчих шүү дээ. Одоо бидний нийгэмд бол иймэрхүү зүйл угаасаа байх боломжгүй шүү дээ. Тэгээ энэ болохоор олон улсын хуулийн үндэс болсон зарим гэмт хэрэг хизээч уучлагдаж болохгүй гэсэн тэр үслийг бол үндсээр нь баг ингээд ганхуулсан үйл явдал болсон байгаа. За тэгээд энэ болж
өнгөрсөн үйл явдлаар өнөөдрийн хүртэл Японы хөрш орнууд ялангуяа одоо Хятад болон Солонгосын харилцаанд гүн гүнзгий сариу үлдээсэн байдаг. За одоо ингээд үнэн мөнө нийл болоод ахад хүртэл Япон улс бол 731-р ангийн аимшигтай гэмт хэрэгээ бүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ хохирогчдод бодит нөхөн төлбөр ч гэсэн олгоогүй байдаг. Германы нацистууд өөрсдийн гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлал гуйж исэн, харин японочууд бол тэгээгүй. Тэгээ энэ дээр болохоор би нэг юм ер нь бол гайхаад идэв гэсэн. Хятадд сурж авах үеэр ер нь хятад оюутнууд, за хятад хүмүүс ер нь японочудад бүр ийм цуснасаа, яснаасаа дургу, тэдний эцэг хинч дургу, за тэгээ тэр оюутнууд нь ч дургу бүр ингээд өөр удмаараа тэр чигээрээ ингээд дургу байдаг юм байлээ. Тэгээд би тэрийг бүр айгүй ингэж гүн гүнзгий ойлголт авсан. Япон гингүүт ер нь бүх юм дээр татгалцдаг. Тэгээд Японы талаарх ингээ хараалууд бүр айгүй их байдаг. Тэрийг ингээ байнга өөрсдөө хэрэгэлдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол байсан. Тэгээд би тухайн үедээ сонсч ирсэн нэг зүйл нь юу гэхээр одоо энэ дайнд оролцож байгаа Япон цэргүүд Хятад одоо ингээ тосгонуудыг ингээл нэг нэгээр нийцлээл ингээл цаашаа явж байгаа штэ. Тэгэнгүүтээ цэргүүд нь яадаг байсан гэхэлэр одоо ийм үлгийтэй ийм жоохон яраа хөвгтүүд шүү дээ. Тэр хөвгтүүдийг ингээ бөөгнөрүүлж ингээ нэг газар бөөнөр нь тавьж агаад тэгээд бооных нь урталт нь ийм амар урс юм жад шиг юм байдаг шүү дээ. Тэрнгээр нөгөө хөвгтийг жадлаад хоош нь ингээ савж шиддэг байсан гинэ. Тэгээ хин хол шидэхээ үзэж ингэж нөгөө одоо хоорондоо тоглож гин гэх юм уу. Тэгэж ингэж нөгөө одоо тэрэндээ баг баясдаг байсан гэх юм уу. Тэгээ тэр нэг жишээг сонсчоод би бас одоо ингээ бас итгэхэд хэцүү шүү дээ. Тэр чинь ингээ зүгээр нь яраа ухт харчаа тэрнгүүр ингээ тоглоо зогсож юм гэхээр алчаад шидээд ингээ тоглоо зогсож юм гэхээр. Тэгээ ер нь нэг иймэрхүү ингээ дайны талаарх одоо нөгөө японочдын хийжсэн тэр харгас үйлдэлүүд бол маш их байдаг. За тэрийг нөгөө хятадууд ч мэдээж өөрсдийнхөө түүхтэрээ бол мэдээж тод бичсэн баа шүү дээ. Тэгээ тэр утгаараа ингээ одоо хятад хүмүүс бол энэ японочдод угаасаа амар дургу. За солонгосчууд ч гэсэн угаасаа японочдод айгуу дургу. Ер нь ингээл Азийн ихэнх орнууд том одоо энэ гүрнүүд за монголчууд бол нэг японочдод нэг амар тэр хятадын дайтай бол их дургу шах. За монголчууд ч ингээл хятадуудад ингээл амар дургу байгаад идэв шүү дээ. Яг тэрнээс хэд дахин илүү давцсан ингээ хятадууд бол тэр аяараа японочдод бүр амар дургу юм билээ. Тийм би тэр нэг сонсохны нэг хятад охин 6 настайд сургуульд анх ороод хятад охин гөхөө хятадд байгаа гадаад охин тэгээд баг 3-4 дугаар ангиас японочдыг үзий ядаж эхэлж ин гэж ярьж исэн гэдэг аав нь ярьж байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэхлээр өөрөө хариулж мэдэхгүй. Амар муу хүмүүс. Яагаад муу юм гэхлээр тэрийг мэдэхгүй байна. Би амьдралдаа Япон руу явж үзэхгүй гэх. Тэгээ яг одоо Япон явдаг л гэсэн л дээ. Тэгээ аниме эднэр үздэг айгу дуртай болсон. Тэгэхээр тэр хар багаас нь ер нь японочдыг тийм ийм гэл үзүүлдэг л байсан юм шиг байна. Тийм бах. Тэгээ тэр нь одоо миний бодлоор бол хамгийн том энэ үзэн ядах болсон хамгийн том жишээ нь бол энэ 731-р ангитай амар холбоотой. Тухайн үед хүмүүсийг нь яаж ийсэн те тарчиг ядуу одоо хятад ч одоогийн юм том гүрэн байгаагүй шүү дээ. Тухайн үед айгу ядуу бараг л ногоогоо л иддэг махантэр гэд нэг яагаад идэггүй те. Тийм л байсан. Ер нь 65 оны үлсгэлэнгөөс хойш билүү тэрнээс хойш Япон босч ирсэн. Хятад босч ирсэн шүү дээ. Тэгээ сүүлд одоо бараг нэг 2000 оны ихэр хүртэл хятадууд ер нь нэлээд бас ядуу байсан шүү дээ. Ихэнх хүмүүс нь нэлээд тийм тарчигдууч. Ер нь ингээл нөгөө одоо монголчууд ч хятад руу айгүйх явдаг байсан. Ер нь мэдэндээ очиод ямар л байдаг байлаа. Ирээн за тэгэл цаашаа бэжин ч ер нь л бас хэцүү л байсан шүү дээ. Тэгээ одоо ирээн чи ямар гоё хот болчиход байна те. Тийм шүү дээ. Одоо бол амар болтон. Гэтэ хятадуудын үзэн ядаж байгаа шалтгаан нугасаа аргагүй бах л та. Японочдод өөрсдөө нөгөө 1920 онд шинэ эзэн хаантай болоод тэгээд тэд нар чинь нөгөө армийн хүчээ маш хүчтэй болгонглоо бид нар Азийн арслан юм уу юу юм одоо Азийн хамгийн хүчрхэг улс гээд тэр нь бүгдэн рүү ингэж дарамт шахалт үзүүлж эхэлсэн улс байхгүй юу. Тэгээд мэдээж одоо зүгээр ингээ энгийнээр бодъё. 10 хүн зогсож хахад одоо нэг хүн гарбуутай тий тэр нь 6 сумтай эсвэл 8 сумтай. Тэгэхээр магадлалын хувьд бол та нар бүгдээрээ дайрах юм бол за 6 сумтай гэж үзвэл 4 нь яллаа амьд үлдэх байхгүй тий 6 нь шархтал яа тий өвхүүл яад ингээд. Гэхдээ тэр зэвсэгтэй хүний өөдөөс эхний хүн хөдөлж чаддгүй байхгүй. Эхний хүн хөдөлж бол 2-3 дахаас ингээд дагаад явчихар магадлалтай. Тэгээ хятадууд яг тэрнээс нь болоод Японочдод цөөхүлээ ирсэн байдаг. Гэхдээ хятадууд нь юу юм мод жото эднэрээ байрцсан. Нөгөөд нь буутай байгаад байдаг. Тэ яач чадахгүй. Тэрүүгээр айрам гэдэг чи хичнээн амир үгээд харигслаар айлахгүй бол за ор гараа зүгээр гэдэх юм бол тэд нар чи ингээ зориг ороод эхлэх байхгүй. Тэгэхээр зориг нь мохохын тулд ингээ дандаа тэр харигс үйлдэлээ хийсэн баг. Тэгээ японочдод болохоор өөрсдийнхөө туршилтыг болохоор биологийн дайнтай холбоотой судалгаа хийгдсэн гэж хязгаарлагдмал байдлаар хүлээн зөвшөөрдөг ч гэсэн хүний бие дээр системтэйгээр туршилт хийсэн гэмт хэргийн цар хүрээг байнга одоо бууруулж
тэрийг одоо өөрсдөө үгүйсгэх юм бэлээ. За тэгээ Хятад Солонгосын талууд өнөөдрийн хүртэл ингээд бүрэн ил тод байдал, албан ёсны одоо уучлал, хохирогчдод нөхөн төлбөр шаардсаар байдгийн билээ. За тэгээд түрүүн чи бас дуртажсэн нөгөө туршилт хийжсэн эмчнэр шүү дээ. Тэд нар бол одоо ингээд бүгд галзуу хүмүүс бол байгаагүй. Зүгээр л энгийн л хүмүүс байсан. Зүгээр л ингээд хийж байгаа үйлдэл нь шинжлэх ухаанд зайлшгүй хэрэгтэй. Бас ёстой зүйл гэж итгэдэг байсан байгаа байхгүй юу. Тэд нар ингээд хүндрэлтний төлөөх эмнэлзэн мэдлэгийг хөгжүүлж гин гэдэгтээ амар итгээд үнэндээ бол ингээд гим зэмгүй хүмүүсийг амьдаар нь тамалж алж исэн. За энэ нь болохоор ангаах ухааны боловсрал гэдэг зүйл яагаад хүчтэй ёс зүйн үндэслэлтэй байх ёстойг, за улс төрийн дарамт үзэл сурталын нөлөөгөөр хизээч одоо буулт хийх ёсгүй гэдгийг харуулсан одоо жишээ болж өгч ийсэн юм байна. За өнөөдөр л ингээд орчин үеийн ангаах ухааны зарим сургуулиудад 731-р ангийн тухай заадаг гэсэн билээ. За энэ нь бол мэрэгжилтнүүд хэрхэн хүн гэдгээ мартаж гэмт хэрэгт хамтрагч болж хувирч болохыг харуулсан маш том сургамж болж өгдөг. За оюутнууд бол шинжлэх ухааны сониуч зан, эх орон үүрэг гэдэг нь хүний эрхийг зөрчих үндслэл болох ёсгүй гэдгийг бол энэ жишээнээс сурч авдсан байна. Энэ нь болохоор яг нөгөө санхүүг эдийн засгийн их сургууль, за тэгэл одоо энэ ангаахын их сургууль, за тэгэл одоо нөгөө цагдаагийн академи энтерт бол одоо ёс зүйн хичээл гэж заавал орох хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэрэн дээр энэ 731 бол ер нь дурддагдаж зарим сургуулиуд дээр яригддаг гэсэн. Одоо би их орондоо юм бүтээж чинь, би шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж чинь гэсэн нэрийн дор хууль зөрчиж ингэж хүний аминд санаатаагаар хүрэх ямар ч тийм ёс зүй гэсэн ийм ёс зүй бол байх ёсгүй гэдгийг л заадаг юм. Эрх зүйн үндэслэл байхгүй. Одоо надад чи яг гоё жишээ нь дэлхийн 2 дугаар дайнд Германы хамгийн алдартай ч юм уу ямар ч сан топ дээр нь байдаг Bayer гэдэг pharmacy company байдаг шүү дээ. Тэр чинь туршилт явуулдаг байсан дэлхийн 2 дугаар дайнд. Тэр нөгөө нацистуудын туршилт. Тийм. Тэгээд хэдэн мянган еврейг тэд нар авч ирсэн. Одоо туршилт явуулах хүмүүс тийм. Тэгээд тэр чинь одоо ингээд баг Европын ч юм уу Германы лав хамгийн том байгаа хаа. Ийм pharmacy company болчих жоохгүй. Тэгээд яг дайн бол хойч үедээ бол сайхан юм авчирдаг баг. Гэтэ дайн хизээч яг тухайн цагт амьдарч байгаа хүмүүс сайхан юм авчирахгүй л дээ тий. Одоо хойч үе бол маш их одоо задлан шинжилгээг чинь анх дайнд хийж үзэж байгаа гих мэтэр. Тэгэхээр миний бодлоор яг амар харамсалтай байна. Өчнөө хүнийг зүгээр амьдаар нь мансууруулж байгаа туршилт хийсэн бол одоо бас арай хүнлэг байх байсан баг. Тэднэр дээр мансууруулах ашиглах нь илүү зардал гэж үзсэн байхгүй тий. Одоо цэргүүдэд сум үйлдвэрлэжсэн арай хямдхан гэх юм уу. Тэгэхээр энэ бол айгүй хүнлэг бус маш их юмыг биднэрт ойртуулж өгж байгаа нь үнэн гэхдээ маш хүнлэг бус үйлдэл. Тэгээ ер нь эндээс харахад бол ингээд том гүрнүүдийн ашиг сонирхол дандаа энгийн иргэн хохирч идэг. Ер нь бол яг ингээд 100% зөв шийдвэр гаргадаг төр ч юм уу 100% зөв шийдвэр гаргадаг улс төрч төрийн тэргүүн гэж угаасаа байхгүй л хал та. Гэхдээ энэ хэрэг дээр бол ингэж олон одоо гимзэмгүй иргэд хохирчоод ямар ч арга хэмжээ авалгүй бүгд ингээд таснуугаад өнгөрсөн гэдэг нь бол маш харамсалтай санагдсан. Тийм. Одоо юу гэдэг зүгээр тэр үед чинь хилмигдэл шоронд орчиж байгаа жишээлбэл. Тэгэл бүр ямар ч гэмт хэрэг тариаг үнж тэр дотор явж байгаа байхгүй. Одоо мэдгүй одоо чиптери яриад байдаг маниакуудыг тэгж бол хамаалах тий. Гэхдээ одоо насаараа хорих ялтай тийм хид хідэн хүн алдсан шорон сууж байгаа хүмүүсийг тэгжсэн бол угаасаа цаазаар авч яхаар ингээд хүн төрлөختний төлөө нэг айтайх юм хийчээч гэдэг тэгээ оруулж бас за би бас айгу муухай юм ярьж ин тий. Гэхдээ яг миний хэлэх гээд байгаа юм нь бол хилмигдлэр орсон хүмүүс хүртэл тэнцээ байгаа гэдэг нь үнэн байхгүй. Еврейд бол бүр хэцүүштэй. Зүгээр еврей үндэстнээс нь болоод барайл. Тийм одоо нөгөө энэ японочдод хятад хүн бол чи бол бараг л гойлон мод гэсэн үг гэсэн. Чи бол хүн биш, чиний амьдрал биш гэж бодож байгаа. Наад мод гэдгийг чинь нэг тийм юм ярьж ирсэн. Тэдний барьдаг байсан, хордог байсан байгууламж нь хуучин модны үйлдвэр илүү нэг тиймэрхүү байгууламж бас байсан юм шиг байгаа. Тэрэнд хоригддог ус болохоор хүмүүсийн ингээд мод гэж ярьдаг байсан. Тэрэнд хордог байсан. Тийм, тэрэнд хордог байсан болохоор хүмүүсийн модоор тоолдог байсан. Тэгээд эдгээр чинь өөрсдөө туршилт хийж байхдаа тухайн 40 хэдэн 30 40 он гэхэр чинь халдваргүйжүүлэхийн тулд өөрсдийгөө бас агуулсан хамгаалсан байх хэрэгтэй. Тэгэнгүүт одоо түрүүний яриад байгаа нөгөө биологийн зэвсэг гэдэг зүйлтэй өөрсдөө бас нөгөө халдварлаад айгүй олон хүн ингээд дундаа айгүй өвдсөн гэж байгаа байхгүй юу?
Тэр чин одоо юу гэдгийг нөгөө бөөсөө тараахад би тусахгүйгээр зөвхөн чи тусна гэсэн юм байхгүй ингээл мэдхгүй байж байгаа л нөгөө өвчтөе бөөс өөр дээр нь ирээд ч юм уу тэгээ айгүй олон хүн бас дотор нь ингээд одоо юу гэдгийг өвчин тусаа өгчихсэн байгаа байхгүй. Тэгэл тэр мэрийг ерөөсөө тоож байгаа ч юм байхгүй зүгээр ингээд ажиллаа бол үргэлжлүүлдгээр үргэлжлүүлэл явчихсан байна. Надад амар санагдсан нэг юм байгаа. Тэрний үг гэхэлэр нэг юм туршилт явуулаад тэгээ заавал араас нь амьд ингээд жоох ингээ амьд байгаа хүмүүсийн эмчилж үздэг. Энэ нь хит хитэн давуу тал үүсгэж байгаа байхгүй юу? Нэг нь энийг эмчилж болох юм уу? Эмчлэхэд хэр хэцүү юм гэдгийг бүх юмаа үзчихэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нь амьд үлдчихвэл тэгэл ахаал туршилтанд орно. Тэр нь амар. Ерөөсөө ямар ч нөгөөний юу яах аврагдах ямар ч боломжгүй гэсэн үг шүү дээ. Тухайн үеийн хүний орсон тэгээд одоо амиа алдсан хоорондох ингээ статистик байгаа шүү дээ тий. 731 дугаар анги руу явсноос хойш ер нь хүн дунджаар 2 сар л амьдэрдэг байсан гэсэн. Тэгээ хамгийн урт нь 1 жил байсан гэлөө. Тий. Тэгээ сүүлд нөгөө амьд гарсан гэрчүүд болохоор яг хуу дайнд ялагдсан тулдаа тэгээд амьд гарчиж байгаа байхгүй юу. Тэрнээс шингээд ялагдаагүй байсан бол дахиад угаасаа нэмэгцээр агаад хизээ хүртэл явах байсныг ч гэсэн угаасаа тааж хэлэх боломжгүй шүү дээ. Гэхдээ одоо юу ч ингэж боддгоо ингээд улс болгон түүхийг өөрөөр ярьдаг тийм үү? Ялсан улс нь л түүхийг бичдэг шүү дээ. Тийм л халтаа. Гэхдээ түүхийг бол маш их говьлдаг. Тий, одоо жишээлбэл зүгээр бид нар хол явах шаардлагагүй байхгүй юу? Хятад руу очиход монголчууд хятадаас салсан хятадууд гэж ярьдэн шүү дээ. Тий, одоо нөгөө баг Чингис чин хятад хүн байж байгаа бараг л манай хүн байсан юм. Тэнгүүт Казахстанд болонгууд Казахстан юу Чингис чин манай энэгээр дайрч авахта бараг л аав нь бараг л юу яагаад Юсүхэ Баатар тий хүн жирэмслүүлээд нөгөөтөн төрчин Чингис хаан байсан гэдэг. Харин янз бүр яриад тэгтээ харин тэр бол одоо манай улс зүгээр за би жоохон муухай ярихад манай улс яг тэрийг хамгаалах ямар ч түүх бичсэн яг бодиттой факт байхгүй болохоор улсууд ингэж замраагүй ярих боломжтой байхгүй. Тэгэхээр бол манай улсад яг тэр хуучин бичигдсэн юмнууд нь хадгалагдсан бол зүгээр жоохон мөрөөдөж ярихад нэг газар олдчих юм бол энтэй хинч маргалтгай болчих байхгүй те. Харамсалтай тийм бичиг биднэрт нотлох баримт байхгүй байгаа юм л та. Ер нь нэлээд олон сэдвийг хоёлаа хөндөж ярьлаа. Гэтэ түүхийн тал дээр бол миний яг сонирхоод байдаг сэдв өнтер бол яг ялангуяа дайны түүх бол ерөөсөө биш. Дайны түүхийг яаж ч ингээд говьлчээ тэрэнд нь одоо хүртэл хүмүүс итгэж явдгийг мэдэхгүй. Гэхдээ яг өнөөдрийн энэ яригдж байгаа 731 дугаар анги бол яалтчгүй ингээд зарим одоо бичиг баримтууд, зарим юм нотлох баримтууд нь үлдсэн байдаг. Зарим нэг зураг хөргөч юм уу тийм их зүйлсүүд бол байдгийн билээ. Тэгээ тэрийг нь одоо нөө түрүүний харуулсан одоо үндэсний телевизийн 4 минутын бичлэг дээр хүртэл бас ингээд тод харуулсан байсан. За тэр үеийн нөхцөл байдал хүмүүс нь ер нь ихэнх нь одоо нүцгэнээр тэр чигт нь ингээд гарнаас нь хүлцэн тэл өөр нь айгүй эвгүй арчсан ингээл дээш нь харуулад хөвтүүлсэн ч юм уу те ер нь харахад хүртэл ингээд жоохон нүд талтармаар байсан. Чиний хувьд ер нь хэдэн хувьтай итгэсэн бэ? Би бол японочууд тэгж чадна гэдэгт л амар итгэлтэй байна. Би болохоор яхаа ингээд өөрөө бэлтэж сууж ахтаа ч ер нь ингээд яа үнэн гэхэд бас дэндүү амар харгас юм аа л гэж бодсон. Тийм миний хувьд бол одоо юу гэдэг яг ийм массаар нь ингээд зүгээр туршилт гэхээс илүү зүгээр яах вэ гэж харж байгаа юмнууд хийж байгаа нь бол айгүй тийм дургуутсал хүргэх зүйлүүд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ зүгээр амьдаар нь гарын таслал одоо яах нь ухаалдах нь хэрэг цус алдж байгаад өөхөх нь хэдэн минутын дараа өөхөх нь гэд за энэ хүн тэгж за хүүхэд яахыг үзье гэл те том жижиг хүүхднийг хариуцуулаад энэ бол бүр аимшигтай санагдсан. Харин тийм. Тэгээ манай одоо сонсогчдод дундаас энэ 731-ийг сонсч ирсэн ер нь ингээд мэрсэр мэддэг хүмүүс бол бас нэлээд их байгаа бодож байна. Тийм сонсож байгааг огт мэдгүй хүмүүс ч гэсэн их байгаа ах. Гэхдээ одоо чи ингээд боддоо зүгээр өхүүлчээ буцаага босгож ирээ дахиад туршилтанд оруулж ийн гэдэг нь надад бол тийм ёо. Яг өхийн даван дээр эмчилчээд үү? Тий. Тэгээ гол нь тэр ингээд цаг-цагаар нь хэмждэг. Тэрийн чи ярьцсан уу те? Ер нь л ингээд цагаа хараад хөтэлдэг гэд бүгдээр ингээд ангилж агаад нэг бүрчлэг хөтэлдэг гэд. Амар детальчилж хөтэлсэн. Тэгэд нөгөө Америк Оросын ялгаа нь юу вэ гэдэг нэг айгүй гоё жишээ надад харагдсан. Тэр нь юу вэ гэхээр Америкууд чинь Японд руу очиод судалгааныхын бүх материалаа өг эсвэл танахыг 50 өрөхгүй шүү гэхээр нөгөөд нь материалуудаа өгсөн баггүй юу? А тэрийг айлгахтаа яасан бэ гэхээр танаа хүмүүсийг Оросд үгүй шүү гэсэн баггүй юу? Оросоос нөгөө Япончууд амар айгаад за энэ бол тэгтээ цэвэр онлын хувьд тийм яриа байгаа шүү. За энэ яг тэгж яриаггүй ч гэж магадгүй. Гэхдээ нэг факт нь бол тэр чи 731 дугаар ангид байсан 10 хэдэн эмчийн Оросод барьсан баггүй юу?
Тэгээ 10 жилийн дараа сулж явуулсан. Тэгээ 10 жилийн дараа сулж явуулахдаа Орос амар байсан уу гэсэн чинь бид нэр зөв зүгээр жирийн хүмүүс шиг амьдарч чад ирсэ гэдэг байхгүй. Бүгдээрээ яг ингэ хэлсэн гар хүлэн дээр нь ямар ч сорив байхгүй, ерөөс тамалж зоогоос юм, ерөөс юу ч байхгүй. Тэгэхээр яг Оросууд ямар хүндлэг байсан бэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Хичнээн дайнаар олзолж авсан ч гэсэн тийм. Гэхдээ тэр сулж явуулж байгаа факт нь Оросууд бас авах мэдээлэл авсан л гэсэн үг. Ахаа, тийм үү. Тийм. Дайны хоригдлуудыг бол тийм ч амархан бас тавиа болохгүй шүү дээ. Дайны хоригдол чинь нөгөө asset байхгүй юу? Мэдээлэл гэдэг чинь амар чухал шүү дээ. Тэгээд жирийн цэрэг олзлогдсон байх юм бол барыг тэрийг хинээрч солихгүй шүү дээ, тий. Гэтэ маш чухал хүн олзлогдсон байх юм бол маш хурдан тэрийг гаргаж аваад мэдээлэл алдахгүй байхыг хичээнэ. Тэгэхээр тэр хүмүүс бол тухайн судалгаанд чухал хүмүүс нь байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Гэхдээ тэднийг сулж авах 10 хэдэн жилийн дараа сулж авсан гэдэг чинь нэлээд чухал мэдээллүүдийг бас хадгалдаг байсан баг. Чухал мэдээллүүдийг авсан тулдаа ямар нэг тохиролцоонд хүрээл суллаа шүү дээ. Тэднэрээс юу ч мэдээлэл авахгүй 10 жил тижээж байгаа л улсын мөнгөөр идэж уулгаж байгаа л явуулна гэж байхгүй шүү дээ. Ялангуяа зөв зүгээрөө зөвлөлт холбоот улсад уу. Гэхдээ тухайн үе СССР-ээс юу н айдаг байсан юм шиг байна. Одоо ч гэсэн Оросоос юу н цүвийн зэвсэг ярьчих байдгийг л бүгдээр л айгал байж байгаа шүү дээ. Тийм, одоо бол хүчрхэг дийлдэхгүй л тийм. За нэг хиймэрхүү маш аимшигтай. Би бол анхны удаа чамаас сонссон. Өмнө нь би зөвхөн нацист Германы концлагеруудын талаар л мэддэг байсан байхгүй юу. Тэгэл вөө ийм юм байдаг юм бэ гэж бодсон. Магадгүй одоо миний ярьжсэн подкастуудаас хамгийн эвгүй подкаст бол энэ байсан баха. Тэр айгүй эвгүй санагдав. Зүр чөлөөтэй садизм тий. Тэг эн чин бүр амар олон гэмт хэрэг нэг газар үлдэгдсэн байгаа байхгүй. Хятадууд дээр зүгээр яргалцсан байгаа байхгүй. Тэгээ эцсийн үр дүн гэмт хэрэг биш болчиход байгаа байхгүй. Тийм. Тэгээ нөгөө нэг хүн нь шагнал энэ төр аваад бараг л нэг нь эмч болоод амар том юм тий. Тэгээ тэр чинь нэг юу гэвэл 30 онд бүр ингэж амар детальтай судалгаагаа нийтэлдэг байсан юм байна. Гэхдээ яг одоо ингээ хүн дээр хийж байгаа туршилтаа сонин дээр нийтэлдэг байсан гэсэн. Тэрнийхэн бодит фактууд нь бас байд юм л. Тэгээ тэр нь байгаа тулдаа одоо ингээд кино энтер хийгдэх бас нэг юу болж исэн, бас нэг гол юм болж исэн байж магадгүй. Бусдаар бол эдгээр чинь өөрсдөндөө хэрэгтэйг нь энэ тент тарааж нуучаад бусдыг нь бүгдийн тэр чигт устгацсан байгаа шүү дээ. За ингээд ямар тач маш том сэдвийн ард бит хоёр гарлаа. Энэ болж өнгөрсөн түүхэд итгэхэд одоо маш хэцүү санагдлаа. Ямар тач би description хэсэгт бол их сурвалжуудынхаа линкийг бас оруулжээ. Та бүхэн англи хэл дээр мэдээлэл авах бол бүх зүйл нээлттэй унших боломжтой байгаа. Итгэх үгүй нь бол таны хувь хүний эрх чөлөө. За өнөөдрийн дугаарыг надтай хамт бэлтгэж өргөсөн подкастыг маань бас улам их баяжуулж хүч нэмсээр Русланд маш их баярлалаа. Баярлалаа. Манай дугаар таалагддаг бол комент хэсэгт улаан өнгийн зөрх хүлтээгээрээ бүгдээрээ амралтын өдрөө аяд тухтай сайхан өнгөрүүлээрээ бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээ хідүүлээ. Ирэх мэгмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.